За онцгой албан татврын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг одоо яаралтай гормоор оруулж ирээд бид нар хэлэлцэж байна. За яг бас ач холбогдол юмнууд зөндөө мэдээж байгаа, тэрийг одоо ойлгож. Тэгээ манай засгийн газраас оруулж ирж байгаа хуулийн төслүүд бол бас сайхан ноон гэрлэр хурдан шуурхай ингээд явж байна. Цаг хугацаатай уралдаж байгаа юмнууч байдаг баг. Гэхдээ бид нар гадаад ертөнцийн талдаа бол одоо энэ нэг наадам баяр ёслолд өгөхөөр хуулиудыг өстэй гялзуулж байна. Тэрүүгээр л одоо хамаг гол юмнуудаа хийгээд байна гэдэг хардлага, сэрдлэг, шүмжиллүүд бол байгаад байдаг. За энийг бол бид нар бас бодолцох ёстой гэж ингэж бодож байна. За хоёрдугаарт энэ хуулийн дээр за бид нар энэ тамхи мамхтай холбоотой юм дээр бол онцгой албан төр авах ёстой. Энэ бол зарчмын асуудал. Ер нь одоо энэ арх тамхи одоо хүний биед одоо хортой эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг ийм зүйлүүд төр бид нар онцгой албан төр бол аваад явах ёстой. За нөгөө талд нь одоо энэ сая бас тэр болгонтой биш манай нөгөө номын чимэг гишүүний хэлсэн нөгөө тамхины тухай хууль одоо нэлээд удаан хугацаанд ярилцаж байгаа л одоо дараа 7 хоногт орох гэж байна. Энэ хууль батлагдчихлаар зэрэг яах юм? Одоо энэ онцгой албан татврын хууль дахиад өөрчлөлт оруулах юм уу? Одоо энэ онцгой албан татврынхаа хуулийг жоохон хойшлуулж агаад тэр тамхины тухай хууль батлагдсны дараагаар дахиж оруулж ирж болдгоо юм уу гэдэг нэг юм асуудал байна. Хоёрдугаар өнөөдөр энэ анхны хэлцүүлэг явж гин. Тэгээд 2026 оны 7 сарын 22-ны өдрөөс дагаж мөрдсгөө гэдэг ингээд төсөл нь ороод ирсэн юм байна. Энэ ямар учиртай хугацаа юм 7 сарын 22 гэдэг. Одоо энэ хууль энэ 7 сарын 3-наас өмнө батлагдах юм бол тэр 7 сарын 3-наасаа байж болдгоо юм. Ямар учиртай хугацаа болохоор бас нэг ингэж орж ирсэн бэ гэдэг нэг ийм хоёр асуудал дээр хариулт авъя. Тэгээ хамгийн гол одоо миний хэлэх гээд байгаа зүйл бол одоо тэр тамхины тухай хууль ялангуяа тэр электрон тамхи энэ электрон тамхичин бол нийгэмд маш том лоббитой компаниуд байдаг юм байна. Ер нь одоо энэ сошиал орчинд явж байгаа тэр нийлж бүйлдэж байгаа янз янзын лоббинууд одоо хийж байгаа ийм байдлыг харахад бол тэр нэг тамхины дүрд оруулахгүй гэж л үхэн хатан зүтгэж явах шиг байна л да энэ компаниуд. Би бас өмнө аймгийн сектор байхдаа одоо дунд сургуулийн хүүхдүүдэд энэ электрон тамхиг зарж борлуулад байна. Дуртай дэлгүүр хоршоо түүц нь одоо зарж борлуулад байдаг. Ийм байдлыг эсэргүүцээд одоо хориглох шийдвэр гаргаж ирсэн. Тэгээд харамсалтай шүүхтэд эдгээр буцаагаад шүүгэн шийдвэр гаргуулаад миний тэр захирамжийг цуслуулж байсан юм л да. Тэгээ электрон бараа гэж оруулж ирэл одоо ялгаа байхгүй л хүний биеийг хордуулж байгаа ийм л зүйл. Тэгээд энэ электрон тамхиг болохоор ингээд одоо хууль юмнууд нь ингээд хойшлогдоод байдаг. Тэгвэл би янз бүрийн даргаыг бол бас дөргөн шуурхай ном гормоор нь явуулж байгаа гэдэгт бол одоо хараад бол баяртай байгаа. Энэ бол тамхины хууль бол явах ёстой. Энэ одоо хаврын чуулгандаа багтаад бол шийдэгдчих ёстой. Тэгээ энэ тамхины хууль батлагдлаа гэхэд араас нь онцгой албан татврын хуулийг дахиад одоо өөрчлөх юм уу яах юм? Энийг хойшлуулж байгаа эхлээд тамхины хуулиа баталж аваа дараа нь энийг баталж болдгоо мүү гэдэг л ийм асуултыг асууя. За их баярсаад хариулъя. За Евразийн орнууд буюу бид нар 5 орнтой худалдааны хэлцээр байгуулсан. За энэ хэлцээр маань 7 сарын 22-наас хүчин төгөлдөр болж мөрдөж эхэлнэ. Гайл, тариф, техникийн зохицуулалт, лаборатори, итгэмжлэл одоо олон зүйлүүд мөрднө гэсэн үг. За энд бол 5 орны парламентаар эцлэн баталсан. За энэ манай улсыг хурлсан эцлэн баталсан. За энэгээр нэг асуудал үүсэж байгаа нь бид Евразийн орнуудаас импортлох тамхин дээр гайлын татвараа тэг болгоцсон. Иймд худалдааны тэгш байдлыг хангах үүднээс бүх орнуудаас импортлж байгаа тамхиныхаа гайлын татврын 5% татврын тэг болгоод онцгой татвараа нэмэгдүүлээд энэ төсвийн татврынхаа суурийг алдахгүйгээр харин бүр нэмэгдүүлэх маягаар ингээд шийдэл гарч байгаа нэг ийм л зүйл. Учир нь тэр 7 сарын 22-наас мөрдөхөд бидний асуудлаа шийдсэн байхгүй бол
Татврын хөнгөлөлттэй тамхинууд орж ирэх гээд байгаа юм. Тэгэх юм бол бус орнуудад орж ирж тамхитай зах зээлийн өрсөлдөөний одоо тэгш бус байдал үүсгээд нэг ийм зарчим алдагдах гээд байгаа тул энийг яаралтай шийдъя гэж оруулж ирж байгаа нь энэ. За энэ бол засгийн газраас орж ирж байгаа Евразийн гэрээт холбоотой зохицуултын хууль. Тамхины хяналтын хууль бол гишүүдээс өргөн барьсан энэ бол тусдаа зохицуултаар тэр веб болон бусад тамхи мөхний хортой хоргоо асуудал дараа нь энэ одоо чуулганаар хилцэгдэж байгаа. Тэгэхээр тэр чиглэлийн асуудалтнууд би хариулж чадахгүй байна. Мэдэхгүй байна. Энэ бол гишүүд өргөн барьсан хууль хилцэж байгаа. Маань засгийн газар бол онцгойлон дотроо зохицуултаа хийгээд худалдааны тэгш өрсөлдөөний хангаад Евразийн орнуудтай хийх худалдаагаа бүрэн төгс бэлэн болгоод ингээд 7 сарын 22-ноос мөрдөж эхэлье гэсэн ийм зохицуулт.